Бид ангидаа Flipgrid ашиглах их дуртай. Бид уг программыг өөр хоорондоо харилцах, мөн сургалтын үйл ажиллагаанд ч ашигладаг. Би хичээлийн шинэ жилийг ангидаа хуваалцах сэдв гэсэн хичээлээр эхлүүлдэг бөгөөд энэ нь сурагчид өөрсдөдөө тохиолдсон томоохон сэтгэл хөдлөлгөн мэдээгээ хуваалцах хэсэг юм. Жишээлбэл тэд хөөхөн шинэ гөлөгтэй болсон, шүдэн унсан, дугуй унаж сурсан гэх мэт зүйлсийн талаарч хуваалцаж болох юм. Энэ үед зөв ёсны зүйл бол ямар ч зүйлийг хуваалцаж болох бөгөөд сурагчдад энэ нь маш их таалагддаг. Тэд 5 минут хүртэлх хугацаанд өөрийн хүссэн түүхээ ярьж, дараа нь бусад сурагчид бие биенийхээ ярианд хариулж харилцан ярилцах боломжтой. Багш миний хувьд ч гэсэн энэ их гайхалтай. Би бүх бичлэгүүд дээр сэтгэгдэл бичиж, тэдний хуваалцаж байгаа сэдвийг үнэлэх боломжтой. Ингэж бид хичээлийн жилийг харилцааны сэдвээр эхлүүлж, дараа нь хичээлийн холбогдолтой сэдвүүд рүү ордог. Энэ нь тэдний бичсэн зүйлээ хуваалцах газар ч байж магадгүй. Тэд үлгэр уншиж, зурсан зураг үзүүлж, зөв үсгэлж байгаагаа харуулсан видеогч байршуулж болдог. Flipgrid-ийг би мөн математикийн хичээлдээ ашиглан өөрсдөө өгүүлбэртэй бодлого зохион, ангийнхаа бусад сурагчдаар бодуулах байдлаар ашигладаг. Энэ нь миний Flipgrid-ийг ангидаа цөөн хэдэн аргаар ашиглаж үзсэн туршлага юм. Та бүхнийг ч гэсэн туршиж үзэхийг зөвлөж байна.